За сайн байцгаана уу хүүхдүүдээ өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдв үгийн хувиргал. Хичээлийн зорилго үгийг хувиргах ёсыг мэдэж зөв хэрэглэж сурна. За бүгдээрээ хэлний нэгжүүдийг бүгдээрээ сэргээн саана. За хэлний үндсэн нэгжүүдэд болохоор бүтээвэр ордог. За бүтээвэр үг, өгүүлбэр, за их ордог. За бүтээвэр бол хэлний хамгийн бага нэгж. За үг бүтээх, хуйлгах үүрэгтэй байдаг. За үг бол хэлний нэрлэлтийн нэгж байдаг. За өгүүлбэр бүтээх үүрэгтэй байдаг бол өгүүлбэр нь хэлний харилцааны бага нэгж. За тодорхой үйл явдлыг илэрхийлэх, нэрлэх, мэдээлэх, харилцах үүрэгтэй байдаг. За хэлний харилцааны дээд түвшний нэгж нь их байдаг. За их нь тодорхой хэрэг явдлын талаар төгс санаа илэрхийлэх үүрэгтэй байдаг. За ингээд хэлний үндсэн нэгжүүд нь бага нэгжүүдийг их нэгж болвол багтааж шингээсэн байдаг. За хэлний нэгжүүдийг бүгдийг одоо сэргээн саны. За бүтээврийг дотор нь язгуур бүтээвэр, залгуур бүтээвэр. За язгуур бүтээврийг идэвхтэй язгуур, идэвхгүй язгуур. За тэгээд мөн ангиллуудыг багш нь тавьсан байна тийм ээ. За энэ онолуудыг бас мэдлэгээ баттдах үүднээс хараад дэвтэртээ бичиж тэмдэглээрэй. За дараагийнх нь нэр үгийн бүтц, үйл үгийн бүтцийг бүгдээрээ саны. За нэр үгийн бүтц нь язгуур дээр нэмэх нь дагуур, за дагуурын дараа олон тооны дагуур, за тий ялгалын 8 нөхцөл, дараа нь хамаатуулах нөхцлүүд ордог болвол үйл үгийн бүтц нь язгуур, дагуур, за хэвийн дагуур, байдлын дагуур, за холбох болон төгсөх нөхцөлийн аль нэг нь ордог байх нэ. За өгүүлбэрийг дотор нь бүтц бус гэж хуваадаг. За бүтц өгүүлбэрийг энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр, бүтц бус өгүүлбэрийг жинхэнэ аялга үг, жинхэнэ бус аялах үг гэж бас ангилдаг байх нэ. За дэлгэр их буюу одоо хэмжээний ихийг хэлнэ. За энэ бол анги, бүлэг, цогцлбор, мөчлөг хэсгүүдээс бол бүтдэг. Нэг цогцлбороос бүтсэн ихч байх ба түүнийг бол бичил их гэж бол нэрлэдэг. За хэлний үндсэн нэгжүүд байна. Сая бид нар үзлээ те. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нар үгийг одоо хурааж болдог байна, дэлгэрүүлж болдог байна, салаалуулж болдог байна, тонгорох хувиргал хийж болдог байх нэ. За үгийн хувиргалыг бас багш нь энд тэмдэгтээр бас та нарт харуулсан байна. За үгийн хувиргал гэдэг нь үгийн эхний үсэг ба үеэр товчлох, нэг үг үзэгдлийг хоёр ба түүнээс олон үгээр илэрхийлэх, хоршоо ба нийлмэл үгийн байрыг солин найруулах, үйлээс нэр үйл үгээс бүтэн за хэлцүү хэлбэрчлэлийг өөрчлөн найруулж явахыг үгийн хувиргал гэж одоо нэрлэдэг. За үгийн дэлгэрүүлэх хувиргалын тухай авч үзье. За нийлмэл үгээр нэг ухтгууныг нэрлэх. За жишээлбэл нийлмэл үг гэхээр 2 ба түүнээс дээш үг нэг ухтгуун илэрхийлэнтэй. Номын болон сурах хүчиг, гар бөмбөг, эрүүл мэнд. Тэгэхээр нийлмэл үгээр одоо энэ нэг ухтгууныг илэрхийлж байгаа нэг хэлбэр нь байна те, дэлгэрүүлэх хувиргалын. За дараа нь хоршоо үгээр нэг ухтгууныг илэрхийлэн найз нөхөд, бичиг баримт, үр дүн, ашиг шим гэх мэтчлэн. За хэл зүгээр нэг ухтгууныг бас нэрлэнэ. Нүдний гэм, бүдүүн хүзүү гаргах, аянга болгох, давсанд явах. За энэ хилцээр нэг ухтгууныг илэрхийлж байна тийм ээ. За үг давтан илэрхийлэх. За хүн хүнийхээ хүчинд айраг майраг, ном зом бодож модож хийх, хүн хүнийхээ хүчинд айраг майраг гэх мэтчлэн бас байна те. За нэг зүйлийг 2 ба түүнээс олон үгээр нэрлэж байна. За гисэр 10 зүгийн хорын үндсийг таслагч ачид богд гисэр мэргэн хааны тууж оршвоо гэж. За тэгэхээр нэг зүйлийг 2 ба түүнээс дээш одоо олон үгээр нэрлэж байна. За энэ жишээг бас багш нь тань одоо сонирхуулж байна. За дараа нь үгийг одоо хэрхэн яаж хураах хувиргал хийдэг тухай мэдж авъя. За энэ аргууд байна тийм ээ. Хүний одоо овгийн эхний үсгийн үеэр нь бол бас одоо энэ баг ванд дэ нацагд орж гэдэг овгийн эхний үсгээр нь нацагд оржийн баг ванд, нацгийн баг ванд гэдгийг бид нар энэ баг ванд дашд оржийн нацагд орж дэ нацагд орж гэж бас үгийг хураасан байна тийм ээ. За нийлмэл үгийг аль нэг үгээр хураадаг. За өлзий тайрхан гэвэл хайрхан эсвэл өлзий тэгээд аль нэг одоо нэрээр нь нэрлэж байна. Өргөө кино театр гэвэл одоо өргөөрч гэдэг юм а тийм ээ. За нийлмэл үг нэрлэлтийг эхний үсгээр нь товчилж болно. За нийлмэл нэрлэлтийг эхний үсгээр товчилж бас болох нь. За үеэр үсгээр тийм ээ. Хүний нэрийг шууд хэлхийг одоо цээрлэн хүндэтгэж эхний үеэр бол нэг жишээлбэл намдаг багш гэдэг наа багш, эренчин багш гэвэл ри багш гэх мэтчлэн ингэж бас үгийг хураах хувиргалууд хийдэг байх нэ. За тэгвэл салаалах хувиргал гэж юу юм бэ тийм ээ?
За шалаалах хувиргалын бас 6 жишээ байна. За энэ 6 жишээг манайхан бас дэвтэртээ тэмдэглэж аваад ярилцаарай. За дараа нь төрөл үгийг бүгдээрээ сэргээ санацгаая. За эсдэргийн шааргалт болон бусад сорил дээрийн төрөл үгийн үр бол ирдгээ. За төрөл үг гэдэг нь нэг язгууртай боловч үг бүтэх дагаврынхаа утгаар ялгарах 2 ба түүнээс дээш бүлэг үгсийг бол хэлдэг. Жишээлбэл баримал, барилга, баримт, баривч гэх мэтчлийн дандаа одоо барь гэсэн язгуураас бол бүтэж байна те. Дараа нь санал, санамж, санаа гэх мэтлэн суудал, сууд, суур, суумал гэдэг. За төрлөгийн үүр гэдэг нь нэг язгуураас хам цэг, цуваа цэгийн харьцаанд үүссэн бүх үгийн цогцыг яллахэр нь өөрөөр хэлбэл төрөл үгс болон тэдгээрээс шууд ба одоо дам үүссэн төрөл үгийн үүрт бол хамаардаг. За жишээлбэл багш нь барилгачин, баримлчин, баримжаа гэх мэтчлэн энэ жишээнүүдийг авч үтсэн байна тийм ээ. За тэгвэл төрөл үг нь нэг ижил язгуурт өөр дагвар залгаж бол шинэ үг үүсдэг. За жишээ нь гарц, гарлаг, гарам, үзүр, үзэсгэлэн. За нөхцлөөр хувиргаж бичвэл төрөл үг бол болохгүй байдаг. Жишээлбэл гарсан, гарчээ, гарлаа, гарав гэдэг үйл энэ бол тодорхой олох болон цагаар төгсөн нөхцөлтэй байна. Тэгэхээр энэ бол нөхцлөөр хувиргах учраас төрөл үг биш ээ. За язгуурыг авианы ижил байгууламжтай үгтэй хамтурч төрөл үг гэж үзэж болохгүй. Жишээлбэл үзүр, үзэг, үзэм гэдэг. Тэгэхээр чинь яаж нь утгын хувь төрөл биш болоод явчлаа тийм ээ. За дараа нь этгээд үг хэллэг болоод цээрлэх ёс гэж байна те. За этгээд үг гэж үе, цээрлэх ёс гэж үенийг манайхан бас дэвтэртээ бичиж тэмдэглэж аваад өөр юм болохоорой. За дараа нь үгийг тонгоргох хувиргалыг сая бид нар дэлгэрүүлэх, хураах, салаалах хийсэн. За 3 янзаар одоо тонгоргох хувиргал хийж болно. За хоршоо нийлмэл үгийн байрыг солино. Өглөө орой, орой өглөөч гэдэг юм. Орлого, зарлага, орлого, эцэг, их эцэг гэх мэт юм тий. Угсраа нийлмэл үгийг байрыг сольж. Тэгэхээр байрыг сольсноор үгийн утга бол өөрчлөгдөхгүй гэсэн тий. За өвлийн хүйтэн, хүйтэн өвөл, халуун зун, зуны халуун. За дараа нь нийлмэл өгүүлбэрийн байрыг солих. За жишээг бас багш нь тэмдэглэсэн байна тийм ээ. За үгийн одоо тонгоргох хувиргал одоо аргын тухай бүгдээрээ мэднэ. Тонгоргох хувиргал хийхэд тухайн үгсийн өгүүлбэрт гүйцэтгэх утга үүрэг нь яаж өөрчлөгдөж байгааг өгүүлбэрийн гişүдэг утга байр дээр одоо тулгуурлан тайлбарлая. За тонгоргох хувиргалыг тийм ээ. За ингэж хомоолын утаагаар мах утга нь нүүдэлчдийн мах шүүсийг ариусгах, хамгаалах арга Монгол ухаанд гарчээ гэж. За энийг бүгдээрээ тонгорох хувиргалыг ингэж хомоолын утаагаар утсан мах нь нүүдэлчдийн мах шүүсийг ариусгах, хамгаалах арга ухаанаас гарчээ гэж. За тэгэхээр ингэснээрээ өгүүлбэрийн одоо утга алдагдахгүй. Жишээл мах гэдэг үг шууд утгаас өгүүлбэн болсон, мах гэдэг нь утга гэсэн өгүүлбэнд холбогдож байсан бол гарч яана өгүүлбэнд бол холбогдсон. Нийлмэл өгүүлбэр нь харилцан өгсөрсөн нийлмэл өгүүлбэр байснаа олон гишүүн өгүүлбэртэй өгсөрсөн нийлмэл өгүүлбэр болсон байна. За үгэн тохирох хувиргал хийснээр өгүүлбэрт гүйцэтгэх гишүүний үүрэг, байр, өгүүлбэрийн хэвшин зэрэг нь өөрчлөгдөж байна. Тиймээс тухайн үгийн байрыг оновчтой сонгох хэрэглэх нь бол маш чухал байдаг. За дараа нь бас бид нар энд жишээ багшнаас авсан байна тийм ээ. Намхан нуруутай урт гартай боловч бусадтай харьцуулахад гавл томтой хүмүүс байжээ гэж тийм. Намхан нуруутай одоо гар урт боловч бусадтай харьцуулахад том гавлтай хүмүүс байжээ. За энэ дээр болгоор яаж юм гэхээр өгүүлбэн тодгол харьцаанд байсан үгийг одоо тонгоргоход өгүүлбэрийн харьцаа болсон. За өгүүлбэрийн харьцаанд байсан үгийг тонгороход хоёулаа гол өгүүлбэрийн тодтгол болсон гэдгээр нь харж болох нэ. За одоо бүгдээрээ үгийн дэлгэрүүлэх хувиргал хийхдээ юуг анхаарах вэ гэдэг энэ санамжуудыг бүгдээрээ үзье. За нэг ухагдхуун илэрхийлж буй хоршоо үгийг танина. Нэг ухагдхуун илэрхийлж буй хэлц үгийг танина. За үгийн санцын холбоогийн онцлогийг мэднэ. Үгийн дэлгэрүүлэх хувиргал хийх аргуудыг бол мэдчихвэл энийг үгийг бол дэлгэрүүлэх хувиргал хийх амархан байдаг байна тийм ээ. За салаалах хувиргал хийхдээ төрөл үгийг танина, салаа утгад үгийг танина. За этгээд үг болон цээрлэх ёсыг мэдж авч явах хэрэгтэй. За үгийн салаалах хувиргалын аргууд нь үгийн санг бол баяжуулдаг ойлголтыг мэдэх хэрэгтэй байна. За үгийг хураахдаа нэр болон үйл үгийн бүтцтэй сэргээн санаж сайтар ойлгосон байх.
үгийн бүтцийн дагуу задлан бүтээгэр бүрийг тайлбарладаг баг. Үгийг хураан хувирах аргыг сайтар уншиж ойлгох, жишээг ажиглаж баттгах. За өгсөн жишээг одоо тохирох аргад нийцүүлэн хураан хувирах хэрэгтэй байна. За үгийг тонгорхохдоо юуг анхаарах вэ гэж те. Үг их өгүүлбэрийн тонгорох хувирлаа сэргээн сайн одоо сайтар ойлгосон байх хэрэгтэй. Өгүүлбэрийн гишүүний утга хилцүү хэлбэрийг ойлгосон байх хэрэгтэй. Үгийг тонгорох хувирах аргыг сайтар уншиж ойлгох, жишээг ажиглах, баттгах хэрэгтэй. Өгсөн жишээг одоо тохирох аргад нийцүүлэн хураан хувирах хэрэгтэй байна. За одоо багш нь сурагчийн бие даах ажил өгж байна. За зааврын дагуу бүгд энэ дасгал ажлыг хийгээрэй. За анхаарал хандуулан сонссон сурагчдаа баярлалаа.